За агуу их Нинве хотод даруйхан очиод миний шийтгэлийг авах цаг болсныг нь тэдэнд хэлсвэ. Тэнхийн хүмүүс хэр зэрэг ёрын муу болохыг би харсан юм гэв. Йонах 1:2. Нинве хотын ард түмнийг гэмт замаас нь чөлөөлөхийн тулд мөнхийн эзэн Йонахыг ашиглахыг хүсдэг. Үүнд нь Йонах дургуутсан, зөрүүдлэн, буруу тийшээ зүтгэж байсан хэдий ч эцэст нь тэрээр дуудлагаа биелүүлэхээр Нинве хот руу явж мөнхийн эзний үгийг тэр ард түмэнд түгээсэн. Бид эхэндээ мөнхийн эзний дуудлагыг таньж мэдэхгүйгээс болж айж имэж дуулууртай байж чадахгүй тохиолдлууд гаргадаг. Гэхдээ нэгэнт мөнхийн эзний дуудлага мөн гэдгийг таньж мэдсэн бол түүнд итгэж найдан хэлсэн үг үүрэг даалгаврыг нь биелүүлж байх нь чухал. Йонахын түүхэн мөнхийн эзэнд итгэх нь түүний зорилгыг биелүүлэх түлхүүр гэдгийг харуулдаг. Их эзэнтэйгээ ярьцгаая. Мөнхийн эзэн минь ээ, биднийхээ дуулуургүй бас амар тайван биш зүрх сэтгэлийг уучлаач. Таныхаа өгсөн дуудлагыг анхааралтай сонсон биелүүлэхэд туслаач. Энэ бүхнийг Есүсийн нэрээр гуйлаа. Амен.